Сайн байна уу? Сонон байна. Сарны мөчлөгийг яаж манифест болон шидтэй ашиглах вэ гэдгийг тайлбарлаж өгье. Шид болон манифестыг хийнэ гэдэг нь ерөөсөө үнгүй орж ирдэг зүйл биш ээ. Шид болон манифест ихэд таны өөрийн энерги зарцуулагддаг. Тийм учраас нэгэн л энерги зарцуулагдаж хийж байгаа зүйл юм чинь аль болох те амжилттай байлгах, бүтээмжтэй байлгах 100 удаагаар хийгээд хурдан биелэх талаас нь дэмжиж өгөх юм бол маш сайн байдаг. Үүнд сарны мөчлөг тань тусалж чадна, 100% тусалж чадна. За тэгэхээр шууд хариултыг нэлээд өгье тий. Тэргэл сартай үеэр манифест их нь хамгийн сайн. Тэргэл сар тий 25-ны сар, 15-ны сар гэдэг лөө 25-ны сар гэдэг лөө. Тэргэл сартай үеэр манифест их нь хамгийн сайн. За манифест хийгээд дими бүр ингэ бодоод ч дими манифест их юм бол шид их юм бол хамгийн гарц болно, өрлөгөн болно гэж байгаа үе нь мөчлөг нь болохоор шинэ сарын үеэр. За шинэ сар тэргэл сар хоёрын ялгаа нь болохоор тэргэл сараар нь сартай үеэр сар ингээ бүр бүтэн гэрэлтсэн байдаг. Харин шинэ сарын үеэр болохоор сар ерөөсөй байдаггүй те. Ингээ та сар чигээрээ байж идэг ба. Энэ хоёрыг мэдчих хад болно. За тэгээд тэргэл сартай үеэр сарны энерги хамгийн их хэмжээгээрээ чөлөөтэй урсж идэг, маш арвин урсж идэг гэж ойлгож болно. Ингээ бүр энерги бол ерөөсөө харвалцж идэг. Тэгээд манифест бөгөө шид хийн гэдэг нь юу юм бэ? Ерөөсөө л энерги гэдэг зүйлсүүдийг цэнэgjүүлээд тэр цэнэг орсон энергиуд нь таны хүслийг те таны бодлыг биелүүлэхийн тулд ингээд гүйлдээд яваад ингээд махан ертөнцийн дээр янз бүрийн ингээд нааш цааш хөдлөхийг манифест гэж яриад байгаа. Тэгэхээр бодит ийм дүнтэй энергиудэд тушаал өгөхийг ерөөд бол манифест болон шид гэж ярина. За ялангуяа шид хийж байгаа тохиолдолд бол 100% энергитэй тулж ажилладаг байгаа. Тэгээ энергиудыг яг ингэж цэнэглэн тэгж цэнэглэн ийм команд өгнө гэдэг нь бүгд амар ойлгомжтой байх шаардлагатай байдаг. Тийм учраас та манифест болон шидийг амжилттай хиймээр байгаа бол хамгийн их юм арцалцсан, хамгийн юм одоо үржил шимтэй их хэмжээний цэнхтэй ингээ өсөрч харайсан энергитэй юм хөдөлгөөнтэй урсгалтай ийм үед манифест хийх хэрэгтэй, шидийг хийх хэрэгтэй. За тийм учраас лааны галыг ашигладаг гэдэг ч юм уу те яг бол гал энерги нь өөрөө ингээд юм харцалцж идэг их хэмжээний энерги засруулж идэг учраас манифест болон шидэд тохиромжтой байдаг. Ус гэдэг зүйл нь те ус гэдэг нь өөрөө бас дотроо янз бүрийн ийм их хэмжээний уурсгал цэник ингээд хөдөлгөөнцөн шүргэлцэн мөргөлцөн цэнэгнүүд их байдаг учраас ус гэдэг зүйлийг манифесттэй ашиглах нь тохиромжтой байдаг бахны ус гал хоёрыг те. За тийм учраас сар тэргэл сартай үеэр усны хөдөлгөөнүүд гэж бас ингээд их хүчтэй давалгаалж хөдөлдөг. Тэрний адилаар тэргэл сартай үеэр та манифест гэх юм бол таны манифестийн тэр энерги цэнэг нь нэгт арвин байхаас гадна хоёрт хурдан хөдөлгөөнтэй байж чаддаг. Харин шинэ сарын үеэр ерөөсөө нөгөөний цэнэгнүүд минь бүгдээрээ айгу хомсгон болдог учраас та ямар ч хүчтэй шидэг хийсэн, ямар ч хүчтэй манифестыг хийсэн бай. Нөгөө цэнэгнүүд ингээ хөдөлж чадаад гэдэг ч юм уу те эсвэл хөдөлсөн ч гэсэн маш юм цөөн тоогоор л хөдөлдөг гэдэг ч юм уу байдаг байгаа. Энэ хоёр нь ерөөсөө 31 хоног дундаас 30-аас 31 хоног дундаас ганц л удаа тохиодог юм хоёрхан өдөр байгаа учраас бусад өдрүүдийг тайлбарлаж өгье. За шинэ сараас тэргэл сар руу шилжиж байгаа үеийг шиндийн сар гэж ярина. Шиндийн сар буюу waxing moon. Waxing moon одоо зүгээр ингээд зураглалаар харах юм бол цагаан тал нь хар тал руугаа өдөр тутамдаа урсж байгаа гэдэг ч юм уу те ингээд цагаан тал нь өдөр тутамд ихсхийг шиндийн сар гэж хэлнэ. За шиндийн сарын үеэр энергинүүд цэнэг багтай байжгаад шиндийн сар тохиох тусам өдөр тутамд цэнэгнүүд нь ирчээ аваад одоо давалгаагаа аваад тэр усаар ярих юм бол давалгаагаа аваад аривжиж идэг, өргөжж идэг. Тийм учраас шиндийн сарын үеэр юм үржүүлэх, юм ахисгах, аривжуулах шид, аривжуулах манифест хийвэл тохиромжтой байдаг. За харин эсрэгээрээ тэргэл сараасаа шинэ сар руу буцаж явж байгаа буюу хар тал нь өдөр тутамд ихсэж байгаа тийм. Хар өнгөтэй тал нь өдөр тутамд ихсээд цагаан өнгөтэй тал нь өдөр тутамд багасж байгаа үе буюу хождын сарын үеэр англиараа waning moon гэж ярьдаг. За шиндийн сарын англиараа waxing moon гэж ярьдаг. За waning moon буюу хождын сарын үеэр та ямар төрлийн шид, ямар төрлийн манифест хийх вэ гэвэл өөрөөсөө гадагшлуулах, гаргах, ангаах
гэд холдуулах иймэрхүү зүйлсүүд дээр ишүүд хийвэл тохиромжтой байдаг. Яагаад гэвэл тэргэл сартай үеэр хамгийн их хэмжээний энерги байж байгаа, цэнэгтэй энерги байж байгаа. Тэргэл сараас хойш буюу хождын сарын үеэр цэнэгнүүд ингээ буураад тоон цөөрөд явдаг. Тэгээ аяанда шинэ сарын үеэр бүр ингээ тэгэлдэг байх нэ. Тийм байна. Ерөнхийдөө бол зарчим нь юм байна. Сарны шид, сарны мөчлөгийг ийхүү ашигладаг байх нэ. За тэгээ сарны мөчлөгөө ойлгодог, мэддэг байх нь шидтэн болох хүсэлтэй, шулан болох хүсэлтэй гэдэг ч юм уу те, буудан болох хүсэлтэй, санамартан болох хүсэлтэй юу ч болмоор байсан бай. Ийм зүүн бүлэг энергитэй тулж ажиллах гэж байгаа, ажиллах сонирхолтой хүн байгаа бол сарны мөчлөгийг ийхүү ойлгодог байх нь чухал юм аа. За тэгээд одоос хам ойлголт нь бүрэн болсон баха гэж найдаж байна.